Энэ үе бол түргийн түрүү үе 551-ээс 744 дугаар он. Түргүүд нь Нерон улсын үед голдуу дарахны үүрэг гүйцэтгэдэг байлаа. Түргийн ахлагч Буман 552 онд Нероны эсрэг дайнд мордож ялалт байгуулжээ. Энэ явдлаас хойш Нероны анх Хуань хаан Авиахорлон, түүний хүн Ян Лочин өөрийн холбоотон Умард Хеттийн Ци улсад зүгтэн гарснаар Туваз дахь Нероны ноёрхол төгсч түргүүд тэдний харьяанд байсан олон овог аймгийг захиргаандан авч их улс байгуулах эхлэлийг тавьжээ. Удаа дараагийн байлдан дагуулалтын үр дүнд түргүүд бүх Азийн тал нутгийг хамарсан хүчирхэг их улс бүрэлдэн буй болсон Хятад, Византи, Иран зэрэг тэр үеийн томоохон гүрнүүдтэй өрсөлдөх хүчин болж тэдний улс төрийн бодлогод бэрхшээл учруулах болов. Удаа дараагийн байлдан дагуулалт Хятадаас авах алб татврын хүчинд түрэг улс ихэд хүчжиж бэгдсэн боловч феодалжиж буй язгууртан нарын бие дан орших ирмэлзэл хүчтэй болж улс хүрэн дотроосоо задран бутрах аюул тулгарч Хятад орон Сүй улсын захиргаанд дахин нэгдсэн тухай түүхэнд үлджээ. Дээрх хүйс толгойн бичээсийн агуулгач удаа дараагийн дайн байлданаас үүдэлтэй өнчрөл, хагцрал дараагийн сайн хаанаа удахгүй гарч ирэх инх цагийг тогтоохыг хүсэмжлэн бэлэгдсэн тэнгэртээ даатгсан өнгө аястай байх юм. Ер нь эртний монгол хэл бичгийн улмөр монгол угсаатны дотор нийтлэг тархсан. Одоо болтол ялангуяа ярианы хэлэнд их хэрэглэгддэг. Тэр ч утгаараа өвөр монгол гаралтай эрдэмтэн хүйс толгойн гэрэлт хөшөөний бичвэрийг агуулгах талаас нь анхны бүрэн гүйцэд судалсан эрдэмтэн болоод байна. Хүйс толгойн бичээсийг судалсан эрдэмтдийн талаар тус бүртэн өгүүлье. Хамгийн анх монголын эрдэмтэн шинэхүү энэ бичээсийг Брахми бичиг байх таамаглалыг дэвшүүлжээ. Харин тус бичээсийг Брахми бичиг мөн гэсэн таамагийг батлан нотолж авиачлан галгалсан эрдэмтэн бол Германы эрдэмтэн Мауэ болно. Тэгвэл хэл зүйн талаас нь эртний өв хэл болно гэж баталсан хүн бол Орсын эрдэмтэн Вовин юм. Харин бидний нэвтрүүлгийн энэ удаагийн зочин эрдэмтэн Хурцбаатарын хувьд агуулгын анхлан судалсан хүн.